Хүн төрөлхтний төрөлх гариг буюу дэлхийн гариг бүрэлдэхүүн тогтсоноос хойш аль хэдийн 4.5 тэрбум жил өнгөрч. Гэвч энэ хугацааны ердөөс үлийн хэдэн зуун мянган жил бидэнд хамаатай байлээ. Хүн төрөлхтөн дэлхийн гаригт тархан сууршиж бусад амьтдаас илүү болсонд хэд хэдэн хүчин зүйлс бий. Нэгт нь хүн бусад амьтдтай харьцуулахад оюун ухаантай. Хүн логик сэтгэлгээ шийдвэр гаргах чадвар, бүтээлч санаачлаг гаргах чадвартай бөгөөд үүнийхээ тусламжтайгаар хүн өөрийн үйлдэл алдаанаасаа суралцаж тэднийг сайжруулан ирээдүг төлөвлөж чаддаг. Хэдий бусад амьтад оюун ухаантай бидний оюуны чадамжтай арайд төгөж чадахгүй л дээ. Учир нь сармагчин хэрэгслэж чаддаг ч технологи бүтэж чадахгүй шүү дээ. Хоёрт хүн хэл яриатай. Хүн төрөлхтөн бол нарийн төвөгтэй хэл яриа бичиг үсэг хөгжүүлсэн цорын ганц төрөл зүйлээ. Энэ бидэнд мэдээлэл дамжуулах, мэдлэгээ хадгалах, хамтран ажиллах боломж олгодог шүү дээ. Харин бусад амьтад бол харилцаж чаддаг ч тэд түгээрээ улам гүнзгий мэдлгүүд болох философи, шинжлэх ухааныг хөгжүүлж чадахгүй. Мөн бид сэтгэл хөдлөлөөрөө дамжин соёл урлагийг ойлгож чаддаг. Бас өөрсдийн хууль дүрм, журамтай нэгдсэн том нийгмийг үүсгэж чаддаг. Өөрт хэрэгтэй тоног төхөөрөмж хэрэгслийг үйлдвэрлэж бүтээж чаддаг. Хэрв өөрсдийгөө бусад амьтантай харьцуулах юм бол өчнөө давуу талууд үүснэ. Тийм учраас л бид ерөнхийдөө дэлхийг оюун ухааныхаа хүчээр иргшин амьдарч байна. Гэвч хэрв дэлхий дээр бидэнтэй энд үүсгүүц өөр нэгэн маш аюултай амьтан байсан бол яах вэ? Тэд хэдий оюун ухаангүйч хүнээс үлэмж илүү хүчин чадалтай бас илүү аратналаг шин чанартай бол яах вэ? Өөрөөр хэлбэл хэрв бид одоо хүртэл динозавруудтай хамт амьдарч байсан бол хүний нийгэм өнөөгийн төвшин шигээ өндөр хөгжилтэй хэвээр байж чадах байсан болов уу? Тийм сэдвүүлийн өнөөдрийн сэдвэрээ багахан төсөөллийг хийж үзцгээе. Хэрв динозаврууд мөхөөгүй байсан бол яах байсан бол? Динозаврууд гэдэг нь өнөөгийн цаг үеэс өмнө 165 сая жилийн турш дэлхий дээр амьдарч байсан олон төрөл зүйлтэй амьтдын бүлэг юм. Динозавруудын төрөл зүйл нь маш өргөн цар хүрээтэй бөгөөд зарим нь жижигээс том хэмжээтэй махчин, зарим нь үлэмж хэмжээтэй ургамал идэвчнүүд байсан бөгөөд тэдний зарим нь одоо ч амьд үлдсэн шувууны төрөл зүйлүүдээр дамжиж байна. Динозаврууд нь 2 хөлтэй, 4 хөлтэй, агуу том биетэй, жижигхэн биетэй гэх мэт олон янзын амьтад байсан. Тэдний биеийн бүтц нь маш өргөн цөгөөд амьдралын бүх орчинд усны гүнд, агарын орчинд амьдарч чадхуйц байж. Эрдэмтэд динозавруудыг ойролцоогоор 66 сая жилийн өмнө мөксөн гэж үздэг ба 66 сая жилийн өмнөх устгалын улмаас дэлхий дээрх амьд биетийн 75% орчим хувь нь устж, үлэг гөрвлийн эрен үе дуусч, сүүн дижээлтэн амьтад давмгаалах нөхцөл бүрдсэн. Энэ улмаар хүн төрөлхтөн үүсгэд нөлөөлсөн гэж ихэнх эрдэмтэд таамагладаг гэж. Гэвч динозавруудын мөх болсон шалтгааныг эрдэмтэд одоо хүртэл яг тодорхой нарийн олж чадаагүй л байна. Динозавруудын мөхөл хөвчлэн нэг шалтгаан гэхээсээ илүү олон шалтгаануудыг зэрэг нөлөөсөн байх магадaltaй гэж үздэг бөгөөд одоо түүнийг та бүхэндээ танилцуулъя. Динозавруудыг мөхөд нөлөөсөн гэж үздэг хамгийн томоохон 3 таамаглал байдаг. За энэ бол аврах солирын мөргөлдөөн, галт уулын итвчил, уур амьсгалын огцом өөрчлөлт зэрэг байна. Энэ дундаа солирын мөргөлдөөний тухайн хамгийн байж болох үс тооцогддог. Уг таамаглалын дагуу 66 сая жилийн өмнө 10 км-ийн өргөнтэй солир дэлхийдээ мөргөлдснөөр асар хэмжээний тоос шороо үнс агаар мандал тархаж цөмийн өвлийг үүсгэж. Цөмийн өвлөд нь цөмийн зэвсгийн улмаас эсвэл томоохон хэмжээний сүрэл дагуулсан үйл явдлаас үүдэж нарны гэрэл халахлагдаж дэлхийн дундаж температур буурах үзэгдлийг хэлдэг шүү дээ. Улмаар нарны гэрэл халахлагдсанаас болж ургамлууд өгч хоол дэжээлийн хэлхээс сүрснээс гадна хүчтэй төмөр, газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшгууд дараалан босдоор тухайн цаг үеийн экосистемийг бүгэлдэн цөөрүүлж. Арай үнэн дөөр нэг таамаглал нь галт уулын дэлбэрэлт юм. 66 сая жилийн өмнө эрдэмтэд энтхийн бүс нутгийн орчимд болсон авраг том галт уулын дэлбэрэлтээс уур амьсгалыг эрс өөрчлөх гол шалтгаан болсон гэж үздэг. Улмаар асар хэмжээний хүрлэг хий болон нүүрс төрөгчин давхар эсэл агаар мандал тархснаар дэлхийд даяар хүчлэг бороо орж дэлхийн температурыг өөрчилсөн байх магадaltaй. Үүнээс болоод далайн экосистем сулранд оройтож амьтад ихээр устгах гол шалтгаан үүссэн байж болзошгүй. Эдгээр хүчин зүйлүүд нь нийлснээр динозавруудын экосистемийг бүрэн сүрүүлж тэднийг мөхөхөд хүргэжээ. Ингэснээр дэлхий дээр ахин шинэ нэрийн үе эхэлсэн бөгөөд дэлхий дээр сүүн дижээлтэн амьтан давмгайлах болсон. Энэ эцэстээ хүн төрөлхтөн үүсгэх шалтгааны нэг болсон гэж дүрдэт байгаа. Тэгвэл хэрв динозаврууд мөхөөгүй байсан бол яах вэ? Угтаа бол динозавр гэх аврах том махчин амьтан сүрч устж үгүй болсноор хүн төрөлхтөн үүсэж бүрдэх нөхцөл үүсээгүй гэж үү? Хэдүүлээ одоо уг асуултын хариултыг болохоор нэгэн төсөөллийг явуулж үзцгээе. Та яг одоо энэ бичлэгийг үзэж байхад агаар дээр томоо нисдэг үлэг гөрүүл нисэж байсан гэж төсөөлье. Тэгвэл бидний мэддэг одоогийн ертөнцөөс юугаараа өөр байхсан бол эхнийх нь буюу бидний экосистем буюу бидний хүрээлэн байгаа байгаль юугаараа өөр болох вэ? Динозаврууд буюу үлэг гөрвлүүд нь хэрвээ одоо хүртэл оршин байсан бол эхлээд тэд идэж тэжээлийн хэлхээний хамгийн дээр байх гэж. Идэж тэжээлийн хэлхээ гэдэг нь экосистем нэгсэндөө ямар амьтан ноёлож байхыг илтгэдэг хүчин зүйл байна. За жишээ нь идэж тэжээлийн хэлхээнд өвсөн тэжээлтэн амьтдыг хүн юм уу бусад аратан чон махчин амьтад иддэг учраас нэг ёсондоо хүн бол идэж тэжээлийн хэлхээний дээр байна гэсэн үг. Гэвч үлэг гөрвлүүд хэрэг оршсоор байсан бол бидний хувьд тийм ч таатай биш. Учир нь үлэг гөрвлүүдийн амьдардаг нутгаас шалтгаалаад амьд биетийн амьдрах орчин тархалт зэрэг нь одоогийнхоос арай өөр байх вэ? Мөн үлэг гөрвлүүд хэрэг одоо хүртэл оршин байсан бол магадгүй бидний мэдэх үлэг гөрвлөлтэй адилгүй байх боломжтой. Хэрв та бүхэнгүй динозавр гэдэг хүүхэлдэйн киног үзэж байсан бол түүнтэй ижлэлэр буюу үлэг гөрвлүүд оюун ухаантай болсон
олон байхыг бас үгүйсгэж болохгүй. Тийм учраас гудамжинд баахан ярддаг бас хоёр хөл дээр явдаг гүрвлэн хүмүүс байна гэж төсөөлөд үзтээ. Яагаад гэвэл 66 сая жилийн турш тэд хэрхэн хувьсаж өөрчлөгдөж болох байсныг магадгүй тэнгэр оргол мэддэг байна. Бас дээрэс нь хэрэг үлэг гүрвлүүд одоо хүртэл амьд байсан бол дэлхий дээр халуун цустай хөхтөн амьтад биш хүүтэн цустай гүрвлэлийн төрлийн амьтад ихээр давмгайлах байв. Одоо харин ганц хүнд нөлөөллийн талаар ярилцъя. Хэрэг үлэг гүрвлүүд одоо хүртэл оршин байсан бол хамгийн эхлээд хүний хувьслыг арай удаан үргэлж болох талтай байлаа. Учир нь үлэг гүрвл тэргүүтээ авраг хүүтэн цустай амьтад дэлхий дээр ноёлох нь хөхтөн амьтад бидний хувьд тийм ч таатай биш шүү дээ. Нэг ёсондоо тэдний хоол болж хувирах байв. Тийм учраас бидний өвөг дээд үлэг гүрвлээс нуугдаж он удаан жилийг сүйдэрт өнгөрөөснөөр магадгүй хүн үүсэх байсан уу үгүй юу бөмбөтэй гэдэг асуулт гарч ирнэ. Гэхдээ хэдүүлээ хүн хувьсдгаараа хувьсаад өөрчлөгдөд байсан гэж үзье. Тэгвэл бидний хувьд үлэг гүрвлтэй хамтран амьдрах нь бас томоохон сорилтуудыг үүсгэх байсан бөгөөд тэдний давмгай байдлын улмаас магадгүй бид маш онцгой нөхцөлд дасан зохицож манай нийгэм арай өөр төрхтэй байх боломжтой. Үүнээсээ болоод ч магадгүй хүний гаднах царай төрх өөр хэлбэрт орчих байсныг үүсэхгүй л дээ. Харин байгаль цаг үеийн тухайд бол асар том олон тооны өвсөн тэжээлт үлэг гүрвлүүд газар нутгийн ургамалжилт, хөрс, усны их усүр тэхийг нөлөөлж ойжуулалт ба бэлчээрлэлт бүгд өөр хэмнэлээр өрнөх байлаа. Мөн дулаан уур амьсгал байгалийн нөхцөл хадгалагдсанаар өвс ургамал дэлбэг байж магадгүй бөгөөд бид арай өөр төрлийн шинэ ургамлуудыг олж харах байсан байж магадгүй. Техник технологийн хувьд хэрэг хүндрэлтэн эцсийн дүндээ бий болж хөгжсөн бол бид хот суурингаа хамгаалах амьдч буй орчныг бүгд нь аюулгүй байх үднэс өөр төрлийн хамгаалалт зохицуулт хийсэн байх магадaltaй. Эсвэл бүр эсэргээрээ гүрвлүүдийг эцэст нь агнаж бүлэг гүрвлийн гаралтай бүтээгдэхүүн болох арьс, яс, өндөг гэх мэтийн ажилтны төрлийн бүтээгдэхүүнүүдийг ахуйн хэрэглээнд хэрэглэдэг. За тэгээд эрдэм шинжилгээний зорилгоор судлагдах зэргээр нийгмийн хөгжилд огт өөр дүр зураг бий болох магадaltaй байлээ. Цаашлаад мөн өөрөөр том биетэй амьтдыг удирдах, судлах, хамгаалах эсвэл зайлуулах зэрэг асуудал гарч болзошгүй. Энэ одоогийн дэд үтс хот төлөвлөлт технологи батлан хамгаалах цэргийн технологиг өөр байлгах хүчин зүйлс болохыг хэнж үгүйсэхгүй. Эцэст нь хэрв динозаврууд устж үгүй болоогүй байсан бол бидний мэдих дэлхий арай өөр дүр төрхтэй байх байжээ. Цаашлаад энэ хүн төрөлхтөн оршин байх байсан уу гэх мэт асуултыг тавих бөгөөд эцэст нь бүхнийг яг цаа урьдчилж хэлэх амаргүй лээ. Тийм учраас хэдүүлээ дадснараа хоньныхоо бодгийг хийгээд өөр том авраг махчин амьтанд идүүлчихгүй юм шиг байдгаараа л талархаж амьдэрцгаая.